Сайн байцгаана уу? Хүмүүлгийн ухааны влог тавтаа морил. Наа хүмүүс өдрийн мэнд хүмүүлгийн оюутнуудын влог тавтаа морил. Наваг ташнам гэдэг хүмүүлгийн ухааны их сургуулийн Хятадлын ангийн төгс курсын оюутан. Тэгээд энэхүү влогоор одоо та бүхэнд энэхүү дэвтрийг хийж харуулах юм. Тэгээ энэ дэвтрийг хийхээс өмнө нэг бяцхан түүхээрээ би чөлөөт цагаараа одоо арьсан уралдаар юм хийх сонирхолтой. Карантины үеэр хийж эхлээд одоо ингээд жил гарны хугацаа өнгөрч байна. Хамгийн анх ингээд арьсаар хийх санаа маань хаанаас төрсөн гэхээр ээжтэй арьсан зүг авах гэж явж байгаад тэгээд ер нь яагаад энэ арьсаар ингээд юм хийж болохгүй гэж бодоод YouTube одоо ухаад тэр нь арьсаар ингээд юм хийж эхэлсэн байгаа. Ээжтэй анх зүг хийчээд мэдрэмж нь айгүй гоё байсан. Тэгээ зүнх болцоод ээж өөрөө явж явах нөгөө найзууд нэтер асуугаад чи энэ зүнх хаанаас авсан бэ? Тэ айгүй гоё зүнх хэрэгтэй мэжтэй гэл. Манай хүү хийж өгсөн юм аа гэл. Тэрийг би бас сонсоод айгүй их урам авч байсан. Гоё санагдчихсан. За одоо ингээд дэвтрээ хийж эхэлцгээе. Бидэнд одоо дэвтрээ хийхэд эхлээд бэлтгэсэн арьс хэрэгтэй. Бас юм бор цаас хэрэгтэй. За одоо эхлээд хамгийн түрүүнд цаасаа бэлтэж эхэлцгээе. За одоо ерөнхийдөө ингээд цаасаа бэлтжлээ. Арьстайгаа нийлүүлж явахын тулд цаасаа цоолноо. За ингээд цаасаа бэлдээд дуусчлаа. Одоо энэ цаасныхаа яг юм төгссөн хэмжээгээр арьсан дээр нөх гаргана. За одоо ингээд арьсныхаа хэмжээг хавцаа одоо шиврээр цоолцгоё. Энэ үл одоо зориултын шивэр. Би ер нь сүүл багжуудаа арьсны туслах материалын дэлгүүрээс авсан. Хамгийн надад нөгөө багж байхгүй тэгээд энэ сэрээгээр ган сэрэг ингээд тэгшлээд үзүүлээд одоо энэгээр ингээд цоолж исэн. Одоо бол гар одоо хэндмэд тийм зориултын багжуудтай болсон байгаа. Арьсаа зоолцсон тэгээд дараагийн процесс үлэн арьс цаас өрөө нийлүүлж байгаа юм. Арьс маань өөрөө айгүй юм. Чанартай хэрэглээ. Одоо ер нь хэдэн 10 жил хэрэглэх боломжтой. Ориг арьсаар л тэгээд гараар одоо маш чанарыг гаргаж тэгж хийлгэж боддог. За ингээд дэвтрээ оюу дуусчлаа. Одоо бас чимэглэл орноо. За одоо дэвтрийнхээ оосрыг хийчлээ. Одоо энэ дэр нэг чимэглэл болгож колоноо сонгоцгоо. Дэвтрээ илүү гоё болохын тулд зарим хэсгийг буднаа. За ингээд дэвтэр мэн юм боллоо. Одоо ингэж нэгдэнэ. Чараа уцтай. Энэ дэвтэр маань одоо хуудсыг нь дахин цойлох боломжтой. Арьсны ер нь энэ багаж хэрэгсэл арьс шир айгүй үнэтэй. Тэгээ ингээ айгүй багаар ингээ их олон юм цуглаана л та гэж. Одоо хийсэн зүйлсээ ингээ дараа нь эд чиргэлэх нь айгүй гой санагдаад тэрнээс айгүй нэг урам авах юм шиг санагдаад. Тэгээ за ямар тааш нэг ард нь гард юм шиг байл. Тэгэл хамгийн анх одоо энэ карт кейсийг хийжсэн.
жирийн картны юм кейсээс дараа өөр загвартайгаар хий гэж бодоод энэ үед бол одоо ерөөсөө зориултын багш надад байгаагүй сэрээ байсан. Тэгээд нэг шоуг байсан. Тэгээд хаалхал байсан. Арьс нь ерөөсөө нөгөө даав мав бусдтай материалыг бодох юм бол одоо нэг зүгээр хатгачлаа гэхэд даавуу бол ингээд татчихтуул тэр нөгөө зүү орсон нөх маань арилчихна. Одоо арьсвал тийм байхгүй. Нэг л цоолсон бол тэр чигээрээ л яахгүй бол ямар нэг алдаа ер нь гаргаж болохгүй. Эргэн үнхийг хийчээ дараа нь энэ цүнхийг хийжсэн өөртөө. Энэ цүгэл ерөөсөө айгүй олон хоног болж хийгдсэн. Одоо яг ингээд ойртуулаад харах юм бол одоо энэ цэг үлгэмээр ингээд нэг ширхгээр ингээд гараар цоолж ойсон. Тэгээ энийг ингээд болон бүрэн сүлжиж хийгээд энэ юу н айгүй олон хоног болсон. Тэгээ би яг энийгээ хийж явах явцдаа талд нь оруулчаад тэгээ жоохон шантарчсан ёо дахиж л ийм цүнх хийдэг юм шиг л. Тэгээд ямар ч тач ард нь гараад тэгээ хамгийн гоё зүйл нь энийгээ хийж дуусаад тэгээ хүмүүс ингээд үүрээ явж байхаар ингээд чи ийм цүнх хаанаас авсан бэ? Хаан зарж гин үү тэрхэл. Зарим хүмүүс нь шууд гараар хийсэн гэдгийг хараад мэддэг. Энэ цүнхэр дээр нь хаана вэ? Гэхдээ намайг хийсэн гэдгийг бол хинч мэдэхгүй л байсан. Тэгээд би өөрөө ярин ингээд хийсэн маа гингүүтэл надад өөр тэр нэг айгуу гой санагдал. Тэгээд одоо энэ чи айгуу өндөр өртгөөр босдог юм. Арьсан бүтээгдэхүүнүүд. Тэгээд би хийсэн зүйлс ер нь ойр тойрны хүмүүст бэлгэсээр байгаа. Тэгээд сүүлд одоо энэ дэвтрийг хийж ирэн заарж байгаа. Энэ үл ер нь тогтмол зарагддаг хүмүүс айгүй их авдаг. За одоо ингээд энэ хүртэл влогийг үзсэн та бүхэнд баярлалаа. Одоо энэ влогоор энэ дэвтрийг хийж үзүүлсэн. Тэгээд надтай ямар нэгэн байдлаар холбогдох эсвэл энэ сошиал хаягуудаар холбогдож болно. Баярлалаа.